Сайн байцгаана ингээд кино задлангийн нэг шин дугаарыг хийх гэж байна. Та бүхэндээ би Тонио буюу I Tonio гэх спортын хамтарсан бүтээлийг танилцуулж байна. За энэ бол одоо 2017 онд нээлтийн үзэгч төрсэн. Тэгээд Стивен Рожерс кино зохиолыг бичин Крейг Гиллеспи одоо найруулсан ийм бүтээл юм байна. Тус бүтээл нь одоо Тони Хардинг гэх одоо уран гулгалтын тамирчны талаар өгүүлэл зохисгүй 1994 онд Нэнси Керригэн гэх одоо тамирчин руу халдсан халдлагын эргийг холбогдуулан өгүүлдэг. Тони болон түүний хуучин нөхрийн ярилцлага дээр суурилан кино өрнөдгөө. Гэхдээ Тони болон хуучин нөхрийн ярин зарим тохиолдолд зөрж байсан зүтгэд аль нэг нь худлаа ярьж байгаа гэсэн үг болж таарах гэдэг. Тиймээс үзэгчдийг ихээхэн эргэлзүүлсэн ойлгомжтой. За гол дүрүүд Марго Робби бол одоо Тониогийн дүрд тоглосон. За Себастьян Стен бол Тониогийн хуучин нөхөр Гилологийн дүрийг бүтээсэн. Тони Хардигийн ээжийн дүрд одоо Эллисон Жани гэх одоо жүжигчин тоглосон байдаг. Тус бүтээл нь 2017 оны 9 сарын 8-ны өдөр Торонто International Film Festival дээр нээлттэй хийсэн байна. Нийтдээ бол 11 сая $10 зардлаар бүтээд 53 сая $53 ашиг болсон байдаг. Гол дүрүүдийн жүжиглэлтэй бол яриад ирэхгүй. Ялангуяа Марго Робби жүжигчин үнэхээр сайн дүрээ гаргасан байдаг. За ингээд та бүхэнд яг киноны үйл явдлыг дэлгэрүүлж тайлбарлая. За анхааруулахад бичил спойлер явж байгаа шүү. За ингээд 1974 онд Орегон мужийн Портланд хотод 4 настай Тонио тэшүүрээр гулган уран гулгалтын спортоор хичээлэн эхэлдэг. Ерөнхийдөө Тони Хардинг тамирчин амжилтанд хүрэхэд юу саад болсон хэрхэн хүчирхийллийн золиос болсон түншлэн хүчирхийл байн хүртдэг хүмүүсийн сэтгэхүй бусдаас хэр ялгаатай байдаг талаар өгүүлдэг. За түүний хүчирхийллийн амь золиос ихэд болно. Тонигийн ээж бол аимшигтай хил амттай хүнтэй зөө усаар хайрцдаг. Ёстой харгас хэрцгий хүн байсан. Тониг одоо сам гих мэт зүйлсээр хамаагүй зодож за сандлаас нь түлхэж эцэстээ хутга хүртэл шийдэн гаранд нь зоодж байсан. Үүнээс болоод тэр хүчирхийлэгчийн гэрийг орхин ахин нэг хүчирхийлэгчийн гэрлүү өөрөө яваад орчихсон. Дараагийн хүчирхийлэгч бол Тонигийн нөхөр Гилоло байсан. Тэрээр одоо уурлаж бухимдсан үедээ зүү усаар зодож гар хүрдэг юм байсан. За толиг хүний нүрээр хүртэл хагална гэдэг байж болох асуудал уу ийм зүйл гардаг байсан. Хамгийн хачирхалтай Тонио тэгж их зодуулсан хүчирхийлэл төвтөд байгаад нь өөрөө тэрхүү хүчирхийллийг өөгшүүлэн эргүүлэн хариу авах гэж оролддог. Мөн мэдэгдэх ёстой газар мэдэгдэх нь өөрөө асуудал болсон. Тэгээ Тонио салхаар оролцсон ч түүний нөхөр нь байгаа газарт нь ирэн буу хүртэл болгож байгаагаас харахад үнэхээр хортой харилцаатай байсныг харж болохоор байна. Тонио буюу уг хүмүүс нь үнэхэрийн аюулслаг уран гуулагч идэж хүчирхийллийн золиос болсноор үүдэн гарч болох хохирол гар зод маш ихээр учирдаг. За энэ бол одоо зохиол бус бодит болсон хэрэг байгаа. Хүчирхийллийг хязгаарч өөгшүүлж болохгүй гэдгийг тус уран бүтээлээр дамжуулан бидэнд харуулсан болтойгоо. За гендер суурилсан хүчирхийлэл гэж байдаг. Тонигийн ээжээс харах юм бол Тоник эмэгтэй хүн учраас түүнийг хүчрхэх болгоно хэмээн хүчирхийллийг олон хэлбэрээр үйлдэж байсан. За нөхөр нь гэхэд одоо түүний гинт зохих зодох үйлдэл нь ихээхэн гаргадаг. Энэ нь одоо гендерийн асуудалтай холбогдож байгаа. Гендер суурилсан хүчирхийллийн эсрэг 16 оны аян 1991 оноос эхлэн жил бүр одоо 11 сарын 25-наас буюу одоо эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг талсан зогсоох өдрөөс эхлээд 12 сарын 10 буюу одоо хүний эрхийн өдрийн энэ хооронд бол явагддаг. Гендер суурилсан хүчирхийллийн талаар олон нийтийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх. За гендер суурилсан хүчирхийлэл болон охид эмэгтэйчүүдийн эсрэг хортой үйлдэлүүдийг талсан зогсооход олон нийтийг татан оролцуулах зорилгоор зохион байгуулдаг ийм олон улсын аян байнамаа. За тус аяныг бол Монгол улсад 1997 онд бол анх хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн санаачлахаар зохион байгуулж гисэн бөгөөд жил их тусам одоо нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын сан. За тэгээ Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр засгийн газар яамдын байгууллагууд нэгдсэн үндэсний байгууллагын төрөлцсөн байгууллагууд хөгжлийн түншлүүд иргэний нийгмийн байгууллагууд энэхүү аянд нэгдэн энэ гендер суурилсан хүчирхийллийг талсан зогсоох үйл ажиллагааг эрчимжүүлэхэд хувь нэмрээ оруулсан ажил болсон. Энэ жилийн одоо аяны хувьд гэх юм бол гендер суурилсан хүчирхийллийн эсрэг эрэгтэйчүүд хөвгүүдийн идэвх оролцоог нэмэгдүүлэхэд зорж байгаамаа. За гендер суурилсан хүчирхийллийн суурь шалтгаан болсон гендерийн тэгш их байдлыг хангахгүйгээр одоо түүнд эрэгтэйчүүд хөвгүүдийг татан оролцуулахгүйгээр бид одоо гендер суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх боломжгүй байгаамаа. Бидний ярьж байгаа хөгжимч гэсэн үүнтэй маш их холбоотой байгаа. Мөн эрчүүд бэлгийн болон нөхөн өрчгийн эрүүл мэндийн мэдээлэл тусламж үйлчлэгээ авах, гэр бүлийн санхүүгийн асуудал, унаа тавиад нөөц боломжуудыг ил тал хэлбэрээр хянаж байдаг нь нууц биш. Түгээрч үл баран эрчүүд одоо бэлгийн харилцаанд орох хугацаа давтамж жирэмснээс сэргийл хэрэгслийн хэрэглээ хянаж шийдвэр гаргаж байдаг. Үүнтэй зэрэгцээд одоо хөвгүүд ирээдүйд хин нэгний хамтрагч нь хань ижил болж таараа мэдэж ирэх. Олон нийтийн дунд орж өдөрдөн манлайлах нь тодорхой. Тиймээс гендерийн эрэг тэгш байдлыг эрхэмсэн хандлага, зан үйл ажиллагааг хэдэн хүч ажиллагаа нь гендер суурилсан ялуулан гадуурхал хүчирхийлэлгүй ирээдүйг бүтээхэд хамгийн чухал үүрэгтэй л гэсэн үг байна. За ингээд үргэлжлүүлээд бүгдээрээ киноны жүжигчдийн бүрэлдэхүүн талаар танилцуулъя. Марго Робби жүжигчин бол 1990 оны 7 сарын 20-ны өдөр мэдсэн Австрали гаралтай юм жүжигчин байгаа. 2017 оны Times сэтгүүлийн хамгийн нөлөө бүхий 100 хүний нэгээр нэрлэгдсэн. 2019 онд Forbes сэтгүүлийн гаргасан хамгийн өндөр цалинтай жүжигчдийн нэгээр нэрлэгдэж байсан. Тэрээр Neighbours гэх Австрали олон англи кинонд 2008-аас 2011 он хүртэл тасралтгүй дүр бүтээн ажлын гарагаа эхэлж байсан байна. Тэрээр инхүү 2013 онд Wolf of the Wall Street алдарт бүтээл тоглон олон хүн танигдсан. Ийхүү тэрээр Suicide Squad, Bombshell гэх олон алдартай кинонд гол дүр бүтээн өөрийн одоо авьяас чадвараа хангалттай батлаад байгаа. 2017 онд бидний ярьж байгаа инхүү Тони Америк кинонд тоглон Америк нэгдсэн улсын алдартай уран гуулагч Тони Хардингийн дүрийг бүтээн уг киноны продюсерыг анх удаа давхгүйгээр хамтран гүйцэтгэж байсан байна. За Марго Роббигийн талаар бол бид бүхэн дэлгэрэнгээр одоо Birds of Prey кино задлан дээр дэлгэрэнгүй танилцуулсан байгаа. Тэр дугаар дээрс та бүхнийг бас сонсч болно. Харин Себастьян Стен гэх жүжигчний талаар танилцуулаад тэрээр бол одоо 1982 оны 8 сарын 13-ны өдөр мэдэлсэн Ром Америк гаралтай ийм жүжигч юм байгаа. Marvel-ийн ертөнцийн одоо Bucky Barnes буюу одоо Winter Soldier гэдгээр үзэгчд илүү танигдсан. Себастьян Стений эцэг нь бага багт нь салсан бөгөөд 8 настай Австри улс руу нүүсэн байна. За тэгээд 2002 онд тэрээр Америк
Америк нэгдсэн улсын иргэншилтэй болон тэндээ суурьсан байдаг. Мөнгөшүүлээ та бүхэндээ кино хэрхэн бүтсэн талаар сонирхуулъя. Зохиолч Стивен Рожерс Тони Хардигийн талаарх баримт кино үзсэн дараагаар зохиолоо бичих санаа нь орж ирсэн гэдэг. Тэгээд тийм зохиолоо сонирхолтой болгохын тулд Тони болон түүний нөхөр хоёрыг тусдан суулган болсон зүйлийг яриулж байгаагаар өрнүүлэхээр шийдсэн. Учир нь тэр хоёрын ярьсан зүйлс зарим талаараа зурж байсныг үзэгчд харсан байгаа л да. Үүний зорилго нь хинд итгэх вэ гэдэг сонголтыг үзэгчд үлдээх байсан. Жүжигчин Марго Робби бол анхандаа кино зохиолыг жирийн нэгэн зохиол гэж бодж уншаад төсвөлд нь бодит болсон үйл явдал гэдгийг мэдсэн. Тэгээ кино зураг авалтаас өмнө Тони Хардитай уулзалт хийхээр Портланд руу нисэн гэдэг. Мэдээж хэрэг уран гуйгалтын тамирчны дүр тоглож байгаа учраас жүжигчинд нь гулах хэрэгцээ гарan тэр 4 сарын турш уран гуйгалтын бэлтгэл хийсэн байдаг. Хейд Мөнгөр болон Анна Молкова нарын хүмүүсүүд бэлтгэлд гар бие оролцсон байдаг. Сара Кавахара гуйгалтын хөдөлгөөнд дэлдэг хариуцсан кинонд ажилласан байна. За мөн кинонд гарч байгаа уран гуйгалтын хөдөлгөөний элемент буюу triple axel гэж ярьдаг. Та үүнийг бол биеэр гүйцэтгэх боломжгүй байсан учраас түүнийг visual effect-ээр хийж орлуулан шийдсэн байдаг. За тэгвэл Тони Хардин гэж хэм бэ? Яг бодит хүн юм бэ? Энэ талаар бүгдээ ярилцээ. Тэрээр 1970 оны 11 сарын 12-ны өдөр мэдлсэн уран гулгалт боксинг тамирчин байгаамаа. Ээжтэйг өссөн Тони 3 настайгаас мөсөн талбай дээр гулган ихсэн байдаг. Хар багасаа спортын ертөнцид хөл тавьсан дээрээ ахлах сургуулаа хүртэл хаяны спорттой илүү ихээр анхаарлаа хандуулсан. Алстаа түнд сөргөөр нөлөөлсөн. 1986-аас 1989-ны хооронд тэрээр уран гулгалтын төрөлтөд хамгийн өндөр тооцогдохоор эмнэлэгдэж байсан чансаатай тамирчин байж. За тэрээр 1991 онд triple axel-ийг хийсэн 2 дахь эмэгтэй тамирчин болсноор тэрний нэр хүнд гэрлийн урд орсож байсан. Тони бол Америк нэгдсэн улс болон Олимпийн 2 удаагийн авраг. Тэгээд 1994 онд хуучин нөхөртөө нийлэн Нэнси Керриген руу халдан олонний анхаарал ихээг мөрцөн. Нэнси бол Тониатай 1994 оны 2 сарын өвлийн Олимпиад өрсөлдсөн бол Нэнси мөнгөн медаль эзэн болж аятан онооны зүрхлэгээр Тони 4-р байранд эргэлэгдсэн байдаг. За энэ нь бол Тонигийн зэвсдийг төрүүлнэ энэхүү үйлдэлийг хийсэн гэхэд хэлсдэггүй хаа энэ хүн рүү халдан давталсан гэж байгаа. 1994 оны 3 сарын 16-ны өдөр Тони Хардин гин буруутайгаа хүлээн зөвшөөрч өгөхийн өмнө бургаалсан байдаг. За тэгээд 1994 оны 6 сарын 30-ны өдөр Америк нэгдсэн улсын уран гуйгалтын спортын хорооноос бүх насаар нь уран гуйгалтаар хичээлэх тэмцээнд орох гэдгийг хассан байдаг. Тиймгүй тэрээр 2003 оноос 2004 оны хооронд мэргэжлийн боксоор хичээлэн гэсэн. Түүний амьдралаас илүүлсэн кино, ном, дэлгэцийн бүтээл, баримт бүтээлүүд олноороо байдаг. Өнөөдөр ярьж үг Ай Тонигийн бүтээл мэн ч гэсэн хамгийн шилдэг байсан ирсэн. Кинон дээр гарсан чинь тэрээр хүчирхийллийн золиос байсан. Түүний эцэг их нь 16 настай салсан бөгөөд тэрээр ээж дээрээ өсөж том болжээ. Тонигийн ээжигээ хүчирхийлэгч байсан гэдгийг маш олон удаа хэлж байсан. 7 настайгаас эхлэн биеийн болон сэтгэл зүйн хүчирхийллийг үйлцээр ирсэн. Хамгийн аимшигтай үүнийгээ хүүхдийг хүчирхэх болгон өсгөхөд тусалдаг хэмээн илтгэсэн байсан. Нэг удаа мөсөн талбай дээр хүртэл түлхэн унгааж байсныг харахад түүнийг ямар аимшигтай хүчирхийлэгч нэгэн байсныг харж болохоор гамаа. Монголчууд хүчирхийллийн эсрэг аяны хүрээнд нарны сүдэр хэмээх уран сайхны кино бүтээсэн байдаг. Тус кинонд л өнгөрсөн жил буюу 2021 онд хүчирхийллийн эсрэг аяны 30 жилийн ойг тохиолдуулан тухайн аяны концепцийг гаргах уралдаан шалгарсан юм төслөө. За зорилгын тухайд гэмэл хүчирхийллийн ил дат хэлбэрийг хүмүүс түгээх байсан. Учир нь хүмүүс тэр болгон үүний ялааг ойлгодгоо. Монголчуудын хувьд хүчирхийлэл гэдэг нь маш олон жилийн турш яригдж ирсэн юм сэдв ба. Үүнийг уран бүтээлчд кино болон хүмүүст хүргэх нь багш болтгой нийгэм нөлөөллийг авчирсан хэд буруудахгүй хаа. За амьдралын нахиа, лардмаа, солон гүйл зэрэг ижил төстэй хүчирхийллийн агуулгад кинонуудаас ялгаатай нь хүчирхийлэгч хохирогч хоёрын хин нэг нь үхлээр дуустдаг алдаанаас цугтаасан байсан. Өөрөөр энэ хүчирхийлэл хязгаарч дуусахгүй гэдэг хортой сэтгэлдлийг төрүүлдэг. Гол санаа гэх юм бол чамайг хамгаалах хууль эрх зүйн орчин чиний төлөө гэх хүмүүс бий шүү гэдэг итгэлийг киногоор дамжуулан өгөх нь юм чухал байсан. Нарны сүдэр кино л ийм агуулгатай бүтээл байгаа. За ингээд өгчлөлөг бүгдээрээ Ай Тони кинон дээр гарсан Нэнси Керригтэй холбоотой хэргийн талаар бас цухус дурдъя гэж бодлоо. 1994 оны 1 сарын 6-ны өдөр Америк нэгдсэн улсын эмэгтэй уран гуйгалтын улсын аврах шалгаруулалт тэмцээний өмнөх өдөр Нэнси тамирчин бэлтгэлээ хийж дуусныхаа дараа талбайг өргөж явахдаа халдлагад өртсөн байдаг. Халдлагын үеэр хяналтын камерын бичлэг дархан дэлхийн нийтийг зочроосоо. Нэнси рүү халтсан үнийг Шейн Стент гэх бөгөөд тухайн оныхоо 1 сарын 14-ний өдөр холбооны мөрдөх төвчний газар өөрийг илчилсэн байдаг. Кинонд гарч байгаа шиг Тонигийн өмнөх нөхөр Гил Олли энэхүү үргийн ард байсан. Нэнси тамирчны хөлн дээрх шахах нь ойролцоогоор 21 инч буюу 53 см урттай байсан хэргийг улам ноцтой болоход нөлөөлсөн. Тэгвэл Тони Хардинг өөрөө ч гэсэн хохирогч байх боломжтой энэ талаар бүгдээр бас бодолцоо. Тони ч гэсэн өөрөө мөн хохирогч тэрээр хүчирхийллийн золиос усныг таавах харсан байгаа л да. Кинон дээр Нэнси хөлбөмбөөр бэлтгэл авсан байгаа Тони би маш их зодуулдаг байсан. Тэгэхэд тэр зүгээр л хөлөө зүсүүлчихэд ямар сүртэй юм бэ гэж хэлсэн. Тэрээр хүчирхийллийн золиос болоод зөксгөө өөрөө ч гэсэн мөн хүчирхийлэгчийн сэтгхүүттэй болсон байгааг таавах харсан баг. Өмнө нь гендер зөвлөсөн хүчирхийллийн талаар дурдсан да. Гендер зөвлөсөн хүчирхийллээс 16 хоногийн аян бол жил бүрийн 11 сарын 25-наас 12 сарын 10-ны хооронд дэлхийн 130 гаруй улсад зохион байгуулагддаг. Энэ жил энэ аян маань хүчирхийллийн эсрэг эрчүүдийн эерэг оролцоог нэмэгдүүлэх талаар илүү анхаарч нандин бүхний хамгааллыг өрөөндөр Монгол улсын хэмжээнд зохион байгуулж байгаа. Тус аяны хүрээнд Монгол улсад гэмтрээс өрсөн сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албатай хамтран нэгдсэн үндэсний байгууллага хүн амын сан Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр энэхүү дугаарыг бэлтгэх таагуунд хүргэж байна. Тус киноноос бид бүхэн юу сурч болох вэ? Энэ талаар бүгдээр ярилцъя. Энэ бол боловсролыг чухалчлах байгаа. Хэрвээ Тони спортын карьертайгаа хоцрол боловсрол эзэмшсэн бол тэрээр гэр бүлийн болон гендер
байсан хүчирхийллийг хогж болохоос өөрийгөө өөрчлөн сэргийлж чадах байсан. Хүчирхийлэл бол одоо төвчж болохгүй зүйл гэдгийг хинч түнтэлж өвгөөс болоод ийм хүчирхийлэл хүрсэн ойлгомжтой байна. Та хүн гендер суурилсан хүчирхийллийг хүүсийн тэгш бус байдлын эсрэг нэгдэрээ гэж та бүхэнд уриалж байна. Хүчирхийллийн дэрэгдүр хизээж битгий чимээг өнгөрөөрөө нандин бүхний хамгаалыг энэ үгээр энэ дугаарыг өндөрлж байна.